Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та нартай бит болон биетийн дэлгээсийн тухай ойлголтыг өгнө. За асар хүчийн 119-р дасгал зургийг ажиглаад төстөө биттэй харгалзуулаарай. Бит тус бүр хідэн талс, хідэн орой, хідэн ирмэгтэй болохыг олё. За эхний зураг бэлгийн хайрцаг байна тийм ээ. За хоёр дахь зураг нь мөн ялгаагүй. За гурав дахь нь ном байна. Хамгийн сүүлийн зураг нь лааны зураг. За тэгвэл эдгээр зургууд маань дараах битүүдийн алинтай тохирох юм бэ? За эхний бит маань цилиндр гүгдсэн байх нь. За хоёр дахь нь тэгш өнцөгт байрлал бит, гурав дахь нь гурвалжин призм, дөрөв дахь нь бидний сайн мэдэх куб өгсөн байх нэ. За тэгвэл эхний бэлгийн хайрцаг маань дараах битүүдийн алинтай тохирох байна. За кубтай мэдээж хэрэг ижилхэн байна. За хоёр дахь зураг нь тэгш өнцөгт байрлал биттэй, гурав дахь нь гурвалжин призм. За хамгийн сүүлийн зураг нь цилиндртэй төстэй байх нэ. За тэгвэл ийм болвол бит тус бүр хідэн талс, хідэн орой, хідэн ирмэгтэй болохыг нь бүгдээрээ олцгоё. За эхний дасгал куб хідэн тал, хідэн ирмэг, хідэн оройтой вэ? За бид куб гэдэг бол бидний сайн мэдэх бүх талууд нь тэнцүү хэмжээтэйг куб гэж нэрлэдэг. За хэдэн тастаас бүрдсэн юм болоо? За бүгдээр талсын талхий. За суурин тал, хажуугийн тал, муу хажуугийн тал, хажуугийн тал. За ингээд хажуугийн тал буюу ингээд дөрвөн талс байна тийм ээ. За суурьтайгаа 5. За мөн дээд талын суурь. За ингээд 6 тасттай байна. За тэгвэл ирмэг нь хідэн ирмэгээс бүтсэн юм болоо? За 1. За дотор талын ирмэг 2, 3, 4. За мөн дотор тал 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12. За тэгэхээр 12 ирмэгээс бүтдэг байна. За тэгвэл орой нь хэдэн оройноос бүтдэм бол? За тоолж үзье. За орой гэхлээр энэ шулуун зураасуудын огтлолцол дээр оршиж байгаа гэсэн үг. 2, 3, 4, 5, 6, 7, 8. За тэгэхээр 8 оройноос бүтдэг байх нэ куб маань. За цааш нь үргэлжлүүлье. За бүх тал нь тэнцүү урттай битийг куб гэж нэрлэдэг байна. За дасгал 2. Кубын дэлгээс хийж суръя. За дэлгээс гэдэг маань болохоор тухайн битийг дэлгэж задалж нээснийг хэлээд байгаа тийм ээ. За тэгвэл кубын дэлгээс маань хэрхэн яаж бүтдэг байх нь харъя бүгдээрээ. За хажуугийн тал сая бидний тоолсон тийм ээ. Суурин тал байсан. Хажуу тал нь мэдээж хэрэг 4 байсан тийм ээ. За суурин тал нь 2 байсан. За тэгэхээр энэ кубыг дэлгэхэд бол ийм хэлбэртэй болдог байна. За гэх мэтчлэн кубыг олон янзаар дэлгэж болох нэ. За ийм хэлбэртэй байж болно. За ингэж. За мөн ийм байдалтайгаар жишээ болгоод багш нь цөөхөн хэдэн жишээг та нарт харууллаа. За дасгал 3. Тэгш өнцөгт параллел бит хэдэн тал, хэдэн ирмэг, хэдэн оройтой вэ? За тэгш өнцөгт параллел бит маань энд байна тийм ээ. За ирмэгийн бүгдээрээ тоолж байна. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12. За мөн ялгаагүй кубтэйгээ ижилхэн байх нь тийм ээ. 12 ирмэгээс бүтдэг байна. За бүгдээрээ оройг нь тоолж үзье. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. За мөн ялгаагүй 8 оройтой байна. За талсыг бүгдээрээ тоолж үзье. 1. За талс гэхдээ мэдээж хэрэгтэй бүх талуудыг хэлээд юм гэсэн үг тийм ээ. Битүү юм байгаа тал нь 2, 3, 4, 5, 6. За тэгэхээр энэ тал маань нийтдээ хосоороо байгаа учраас 6. За тэгэхээр хосоороо тэнцүү 6 тэгш өнцөгтөөр хашигдсан битийг тэгш өнцөгт параллел бит гэж нэрлэдэг байна.
За тэгш өнцөг параллел бивдийн дэлгээсийг хийж сурья бүгдээрээ. За тэгш өнцөгт параллел бивд өгөгдсөн байхan. За энэ хэсэг нь бол нүүрэн тал. За нүүрэн тал мэдээч хэрэг. За наадталтаа болно хаана хойно. Тэгэхээр хоёр тал байна тийм ээ. За ингээ хоёр талаас хос хосороо ижилгэсэн учраас. За дээд мөн суурин тал. Мөн суурин тал чинь 2 байгаа. За хажуугийн тал мөн ялгаагүй 2. За ингээд энэ тэгш өнцөгт параллел бивдийн дэлгээс маань ийм хэлбэртэй байх нэ. За бүгдээрээ тэгэхээр хос талуудаас бүтдэг байхan ялгаатай нь гэвэл за анхаарах зүйл нь бүх тал нь хоёр ширхэг байдаг гэдгийг мартаж болохгүй шүү хүүхдүүдээ. За тэгш өнцөгт параллел бивдийн дэлгээс нь бас мөн ялгаагүй олон төрөл байдаг ахна. За ийм хэлбэртэйгээр хийж болно. За хамгийн гол нь дэлгээсийг хийж явахдаа та нар хэмжээг нь тухайн өгөгдсөн тэгш өнцөгт параллел бивдийн хэмжээгээ сайн өгөх хэрэгтэй тийм ээ. Нэг хэмжээг нь алдах юм бол тэгш өнцөгт параллел бивдийн дэлгээс маань буруу гарна гэсэн үг. За цилиндр бүгдээрээ хийж үзье. За цилиндр гэдэг маань болохоор ийм хэлбэртэй биетийг хэлдэг байхan. За өндөр болон суураас бүтсэн. За цилиндрийн дэлгээсийг хийж сурья бүгдээрээ. За цилиндрийн дэлгээс маань ийм хэлбэртэйгээр хийдэг байхan. За дээд суур болон доод суур нь за энэ хоёр талын одоо тэгш өнцөгтийн хоёр тал дээд доод талд нь ингэж өгөгддөг байх нэ. За гурвуулжин призм нь хэдэн тал, хэдэн ирмэг, хэдэн оройтой болоо. За гурвуулжин призм гэдэг маань юм байна тийм ээ. За тэгвэл бүгдээ оройг нь тоолж үзье. 3, 4, 5, 6. За 6 оройноос бүтсэн байна. За тэгвэл ирмэгийн тоолж үзье. 3, 4, 5, 6, 7, 8, 9. За 9 ирмэгтэй байх нь. За одоо харин талсуудаа тоолж үзье. 1, 2, 3, 4, 5. За тэгэхээр тас нь нийтдээ 5 тасаас бүтсэн байна. За тэгвэл энд гурвалжин призмийн дэлгээсийг хийж үзье бүгдээрээ. За тэгэхээр энэ улбар шараар өгсөн нь болохоор нөгөө талуудыг хэлээд байна тийм ээ. Талууд. Хажуугийн талууд гэсэн. 1, 2, 3. За энэ талууд нь гэхлээр энэ 1, 2, 3 тийм ээ. За харин энэ суур болно. За суур нь мөн ялгаагүй гурвалжин суурьтай байгаа учраас тэгэхээр суур нь 2 болж таарна. За ийм дэлгээстэйгээр призмыг хийдэг байх нэ. За ингээд сурах гэх үсэд нь амжилт хүсье. Баяртай.